За 25 дахь хилтгэлийг сонслоо. За хилтгэл дотор бол одоо эрүүл мэндийн тэр дотроо хүний эрх эрүүл мэндтэй холбоотой асуудлаар нэлээд том бүлэг болгож ярьж байгаад та бүхэнд баярлалаа. Анхаарлаа тавьсанд баярлалаа. Гэхдээ бас бодиттой байгаарай. Та бүгдийн авсан их сурвалжууд 25 оны төгсгөлөөр 26 оны ихэр гарсан засгийн газраас гарсан бичиг баримтууд орсон уу? Хийсэн ажлууд орсон уу? Тусгагдсан уу? Альва зүйл их тийм бодиттой байхгүй бол зүгээр одоо шүүмжлэх байдлаас хандах нь өөрөө тийм зохимжтой биш. Та бүгдийн гарсан энэ сайжруулах хүрээнд эрүүл мэндтэй холбоотой 18 заалтууд байж байна. Би одоо энийг харж байна. Хууль эрхцүүдэд одоо давтж байгаа зүйлүүд хүлээн зөвшөөрж байна. Зөв өөрчлөлтөө зүйлүүд байгаа, засах зүйлүүд байгаа. Санхүүжилтийн их усүрийг тэнцвэржүүлэх нь чухал байгаа. Эрүүл мэндийн даатгалын ялангуяа одоо төрөөс тааж байгаа хурамжийн төлж байгаа тэрийг одоо доктортой болгох хэрэгтэй. Энийг бүр дурдах хэрэгтэй шүү дээ. Зоригтой хэлэх хэрэгтэй шүү дээ. Дээрээс нь одоо энэ төрөөс тааж байгаа тусламж үйлчилгээний зардал өртөг хоёр нь хоорондоо тохирохгүй байгаа шүү дээ. Зөрүүтэй байгаа. Инээс болоод олон мянган иргэд гадаад руу явж имчилгээнд явж шүү дээ. Хүртээмжгүй байдлаас болоод энийг ингээд жишээ болгоод хэлмээр шүү дээ. Зүгээр нэг тоомлол, зүгээр нэг дурдсан болоод эсвэл одоо эдгээр улс төрчдийн хэлсэн үгнээс ишлэл татаал тавьчих болохгүй шүү дээ. Илүү одоо бодиттой баймаар шүү дээ. Бас манай салбарт бас өнгөрсөн хугацаанд нэлээдгүй сайн зүйлүүд байгаа. Тухайлх юм бол одоо БЦ вирус устдах үндэсний хөтөлбөрийн үр дүнд одоо өнөөдөр архаг өвчтөй илгэний БЦ вирустай улсуудын тоо цөөхрлөө. Анх удаага одоо Д вирустэй хүмүүсийн имчилгээ нэвтрлээ. Бас нэг тийм шүмжлэлийн хажуугаар бас нэг хийж байгаа зүйлүүд оруулалт. Жишээлх юм бол одоо өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний төв байгуулах энэ захирамжинд дурддахгүй шүү дээ. Эний цаана ямар утга агуулж байгаа вэ гэхээр энэ бол бодлогын том бичиг баримт. Дээрээс нь ерөнхий сайдаар ахлуулсан эрүүл мэндийг одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулах шийдвэр буцаагаад одоо хуулийн хэрэгжилтэд биелүүлж. Яагаад нэг дурдж болохгүй? Чи бас урам өгөх хэрэгтэй шүү дээ. Энэ салбарын чи олон мянган ажилчид бас энэ ковид цар тахлын дараахан нөлөөлөл тэрийг буулгах зорилгоор хүчтэй ажиллалаа. Сайн хийсэн зүйлүүд байж байна. Эртний шилжүүн сул хаалганд хийж чаддаг боллоо. Дээрээс нь салбарын ажилчдын эрх зөрчигдсөн байсан шүү дээ. Шоронд бүр ял аваад байжсэн шүү дээ. Сүнжид дараа яагаад энийг дурдж болохгүй вэ? Салбарын ажилчдын эрх ашиг хохирчод байгаа шүү дээ. Тэгэд яаж тэмцэл болж цагаатгаж гаргаж ирв? Үүнтэй холбоотой амьд донор, амьгүй донорын харьцаа алдагдсан. Амьгүй донор нэг ч гараагүй шүү дээ. Дөнгөж саяхан нэг гарлаа. Тэгэхээр энэ бодлогын шин чанартай зүйлүүдээ бас нэг зөв өнцгөөс нь ярмаар байна. Сая бас нэг чухал зүйл ярьлаа. Би нэг минутаар нэмчих. За, чимрэг шүүнд нэмэлт байна түгэй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоолын талаар та бүхэн бас яагаад энийг дүгнэж гаргаж ирэхгүй байна? Анхан шатны тусламж үйлчилгээг бид илүү сайжруулах гэж 135 тэрбум төгрөгийн зузаатгал хийж шээ. Тэр дотроо ялангуяа амиа хоролцоод өртөөд байгаа залуучуудыг хамруулж өрхийн эмчнэр, сумын эмчнэр үздэг байх энэ санхүүжилтийн тогтолцоо насны ангилыг шинээр гаргасан шүү дээ. Сайн зүйлийг дурдъя л да хэдүүлээ. Дандаа шүмжлэх юм. Бас сайн зүйл байна шүү дээ. Жог урам өг. Хүүхдийг бурмаар, хүнийг урмаар гэдэг шүү дээ. Энэ салбарын хийж байгаа ажлуудыг ярил л да. Дандаа болохгүй болсон юм шиг ярих юм. За жишээлбэл одоо эмийн үний хязгаарлалтыг бууруулах зорилгоор олон нийтэд үний эмийг ил болгосон шүү дээ. Энэ талаар яагаад дурддаггүй вэ? Судлахгүй байгаа мó, харахгүй байгаа мó, мэдэхгүй байгаа мó? Үүнтэй холбоотой энэ эмийн аптекуудаар зөрүүтэй зарж байсан эмүүдийн үнийг адилхан болгосон. Тийм ээ? Нэгдсэн худалдаа авах тогтолцоо хийж байгаа. Төлөөлөл өдөрт зөвлөлийн тогтолцоо дутуу байгаа үнэн. За, сүнжид дарга чимбэрэн гишүүний асуултанд бас хариулт өгөх зөвөө. Ер нь яг хуу минутанда багтаагаад бас гол анхаарах асуудлуудаа сая танилцуулах шиг болсон. Тэгэхээр мэдээж энэ хүний эрх зөрчигдөжсэн, за эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлууд дээр бас шийдэгдээд явж байгаа. Дэвшилттэй бас сайн талуудаа бас дурдахын зөвөө тайландаа гэсэн санал хэлж байна. Энэ чухал яг тэгэхээр энэ асуудлууд дээр та нэг хариулт өгөөд тэгээ чимбэрэн гишүүн тодруулъя. За, энэ микрофон. За, 4 ийм төрөлжсөн судалгааг Хүний эрхийн үндэсний комиссаас захиалж хэлгэсэн юм аа.
тэр санхүүжилтийн асуудал, эмч эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрхийн асуудал, хүртээмж хүрэлцээний асуудал байгаа. За тэгээд мөн гомдол шийдвэрлэж байгаа байдал гэдэг ингээд эдгээр дээр авч үзсэн иргэдийн сэтгэл ханамжийн төвшин гэдэг. Түүнээс гадна бид нэр өөрсдөө 74 эрүүл мэндийн байгууллагуудаар хянан шалгалт хийсэн хөдөө орон нутаг хот. Дараа нь ахаад энэ эрүүл мэндийн салбар бүх агентлагуудаас албан бичгээр бүх сүүлийн үеийн статистик мэдээллүүдийг авсан. Хамгийн сүүлийнх нь 3 сарын 26-ны байдлаар бид нэр апдейт хийгээд тэр авсан мэдээлэл статистик тоо баримтыг энэ комиссийн илтгэлд ашигласан. Сайн зүйлүүдийг дурдахыг хичээсэй болж байгаа зүйлүүдийн энэ 26-ны байдлаар тэгээ энэ хугацаанд бид нэр хувийн төрийн өмчийн байгууллагуудын удирдлагуудтай хилцүүлгийг удаа дараа хийсэн. Агентлаг эрүүл мэндийн яамдын удирдлагуудтай удир дараа хийсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ салбарт бас яригдж байгаа асуудлууд агц дэвшил болон шийдэх ёстой асуудлуудыг бодиттой хандахыг эрмэлзээд 3 удаагийн хилцүүлгийг зохион байгуулад өөрсдийнхөө тайлангийн явцыг бас танилцуулж саналыг нь авсан юм байгаамаа. Тэгэд энийг үндэслээд бид нар хийсэн. Тэгэхээр тэн дээр бас энэ жишээнүүд дээр яг чин бүрэн гишүүний дуртаад байгаа жишээнүүд байгаа. Гадаадад дэмжлүүлж байгаа яг нэг хүний жишээ бий. Тэр оншийн зөрүүдээр бий. Эмч эрүүл мэндийн ажилтнуудын шүүх цагдаагаар шийдвэрлэгдэж байгаа байдал тэн дээр бас тоо статистик болон тодорхой жишээнүүд байгаа. Нэг шигтгээгээд авцсан дээр бид нэг илүү хамгийн их нийтлэг илэрхийлж чадна гэж үзсэн тохиолдлуудаа шигтгээ байдлаар оруулахыг хичээсэн байгаамаа. За, чимбэр гишүүн тодруулъя. За тэгэхээр бас эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 75%-аар төвөнд байхгүй бас нэмэгдсэн. Одоо 30% нэмэгдэж явж байгаа. Энэ бол бас том дэвшил болж байгаа. За дээрэс нь одоо эмийн чанартай холбоотой асуудал дээр лабораторийн үйл ажиллагаа, дээрээс нь цахимжиж байгаа байдал, ил тод байдлууд энэ болгон ч юм бол одоо энэ эрүүл мэндийн салбарт гарч байгаа бас сайн зүйлүүд байгаа юм. Ер нь нэгтээ нэг тийм мохоох биш, бас нэг жоохон хурцлаад өгөх, урам өгөх асуудал чухал шүү. Ер нь гадаад руу одоо таны энэ одоо зөвлөмж дээр бас гарсан зүйл нэг зүйлтэй санал нийлж байна. Энэ бол одоо мэргэжлийн бус улсууд энэ салбарын үйл ажиллагааг хэд их одоо доромжлох, гутаах, тэгснээрээ иргэдэд итгэл бий болохгүй гадагшаа хурцлыг илүү их нэмэх юм зүйл үүсэж байгаа шүү дээ. За дээрэс нь мэдээж бид одоо салбарт хийх ажил зөндөө байгаа ойлгож байна. Ялангуяа бид одоо энэ сэргийлж болох нас баралтыг бас дурдсан байлаа. Тэгэхээр энэ сэргийлж болох нас баралтай холбоотой том хөтөлбөр